Хүйдэс. Хүмүүн та юу тарин түүнийг хураана гэдэг үгийг олонтоо сонссон бас хэлдэгч байх. Гэхдээ яг ойлгож мэддэг үү? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Хүйдэс. Энэ бол үлгэр биш, үнэн бодит явдал. Хэрв та бэлэн бол чихвчээ зүүн. Шунал бүхэн төлөөстэй. Монголын нийгэмд хар толб болж үлдсэн их хэлмэгдүүлэлтийн эд үе байлаа. Хүний эрхийг хүсэр хаяж, хүйтэн зэвсгээр хэл хийж, муу ёрын үйлд улангасаж, улаан гаран нүглийн нүдрүү дүрсэн хэсэг бүлэг зэрэг нэгэн чинэлэг айлыг тонон дээрэмдэж, эд хөрөнгийг нь хурааж, эцдийнх нь амь насыг хэрцгийлэн хороогоод, хураасан хөрөнгөн авдарт нь хийжээ. Удалгүй мөнөөх цэргүүдийн нэг нь ховдог шунхаа сэтгэлэн захирч үл баран өөрийн хамтрагчтан хөнөөчхөд газар ухаж өнөөх авдрыг булж орхилоо. Гэтэл нүгэл нүдэрэг гүйнгэгчээр эцдийнх нь хараал муу ёрын сүнс хоргодсон эд хөрөнгөд авдар альбин чөтгөр болон хувирч шунал дээр шунхаа сэтгэлдэн үрд залгиулжээ. Тэр цагаас хойш олон жил өнгөрч социалист нийгмийн дунд үе буюу 1980-аад он гараад байлаа. Үнийг өвгөн хөдөөхээрээс хуучны нэг авдар олжээ. Тэр өвгөн бол хүргэн хүү Баатар, охин Уран чимэг болон Зэөхүүгийн хамт амьдардаг хайгуулч өвгөн байлаа. Өвгөнийг авдар олсон цагаас эхлэн Зэөхүүд болоод тэдний гэр бүлд хачинжихтэй учир битүүлэг аимшигт үйл явдлууд тохиолдож нэг хорон мөчийг амар тайван өнгөрөөхөн болов. Өвгөн болон Баатар, Уран чимэг нар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж арга мухардахтан нутгийн үзмөрч лувсан вандан гэгчд очлоо. Гэтэл хүний ой тоонд багтамгүй хариу сонсгон тэр. Лувсан вандан их л тоогүй зүйл болж ядтай. Нутаг усаран сайны бараа харахгүй нэ. Ам эвлэж хэлэхэд ч хэцүү юм. Гэлээгээд яах вүлээ? Хад зэтгэр шүглсэн аимшигт тэр авдрыг хүүтэй хамт газрын гүнд буул. Алт эрдэнсээр дүүрэн хэрнэн аимшигт хар альбин тэрэн болсон авдрыг алгын чинээхэн хүүтэйгэн газрын гав руу цөлнө гэдэг хэний санаанд багтах вүлээ? Сонссон дуулсан хэний чихнээс цус асгарам хачин муухай мэдээ сонссон Уран чимэг бүсгүй ухаан санаа балартаж, уйга шууд автаж, өйлөн хайлан байсаар гал зурч сэтгэцэн эмнэлэгт хүргэжээ. Хүүгийн аав Баатар үзмэрч лувсан вандан нар хүний амны ноцтой хэргийн эзэн болж аавын хаалга татаж насан туршдаа дээлээ нөмөрч суухаар болжээ. Эргэх их дэлхийн он цаг хөвөрсөөр өнгөрсөн бүхэн түүх болж шин цагийн сайхантай золгож хүм бүр эргхэн эдэлж хөсвөл ногоон хурганы ярс ногоон битүү туур агж олж болохоор болсон элбэг хангалуун цаг өнөө бидэнд иржээ. Гэсэн ч гэлэн ирэнтэй бараантай хүний хорвоод үйл бүхэн үрдтэй. Хэзээ хийснээ ч мэдэхгүй тэр их үүлийн үрээс өөрч булш бунхан ухаж амьдралаа залгуулдаг нэг нь ч бас байсаар байгаажээ. Тэдний төлөөлөл бол бага Эрдэнэ мөнх хэмээх хоёр залуу юм. Олон жилийн өмнөх гайд хар авдар газар ихийн хэвлэгээс гараад ирсэн байсныг бага Эрдэнэ мөнх хоёр олоод авч. Тэр цагаас эхлэн тэднийг муу ёрын сүнс ороож Эрдэнэ мөнхийн ганц хүү алдан гэрлийн бие шингэж хүү болоод хүүгийн эргэн тойронд тааварлаж тайламгүй зэтгэрийн үйл явдлууд гарч эхэлнэ. Ганц хүүгийн альбин чөтгөрт эзэмдүүлэхийг хүсээгүй аав ээж яах бол?
Дахин нэг гэр бүл хүүгийн газар болж голомтон самрах гэж юу? Гайд нэгэн эрийн бузар шунлын төлөөс хичнээн жил үргэлжилж хэдэн үеийг залгих юм болов. Үргэлжлэлийг Хүйдэс аимшигын уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Их л хүнд үйлтэй юм байна да. Миний хөө. Гэрт ганцаараа баймиргүй. Энд тэр зүйл бол энэ ертөнцийн биш. Апганы хүч наа юу хийж байгаа юм? Хүйдэс аимшигын уран сайхны кино. Өнөөдөр сэрэн дөрнөөс бүх